Сайн байцгаана уу хүүхдүүдээ 2 дугаар ангийн эрүүл мэндийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр зөв суухын ач тусын талаар та нартай ярилцсан. Хичээлийнхээ эхэнд бүгдээрээ эрүүл мэндийнхээ дэвтрийг үзэг харандаага бэлдээд хичээлдээ идэвхтэй анхааралтай оролцоорой. Бид хичээлийнхээ явцад ямар дэгийг баримталдаг вэ? Анхааралтай сонсох, чөлөөтэй ярих, ойлгож унших, хамтран ажиллах, зөв суух, цэвэр сайхан бичих гэсэн дэгийг баримталдаг. Тэгвэл зөв суух гэхээр та нарт юу бодогдож байна вэ? Самбарт ирэх зургийг ажиглая. Эдгээр суусан хүүхдүүдээс аль нь зөв суусан байна вэ? Бүгдээрээ зөв бурууг нь олж ярилцъя. Эхний хүүхдийг харъя. Эхний хүүхэд нуруугаа тонгоолгож үхтийж суусан байна. Тэгвэл ингэж суух нь зөв үү? Бүгдээрээ ажиглая. Ингэж суух нь буруу юм байна. Хоёр дахь хүүхдийг ажиглая. Хажуу тийшээ далиж суусан байна. Ингэж суух нь буруу. Гурав дахь хүүхдийг харъя. Нуруу цэх, хөл тэгш, хараа тэгш байна. Энэ маань ямар суулт юм бол? Зөв суух гэхээр та нарт юу бодогдож байна вэ? Дараагийн хүүхдийг харъя. Хөлөө нугалж дээшээ өргөсөн байна. Энэ суулт зөв үү, буруу юу? Энэ суулт буруу суулт байна. Дараагийн хүүхэд гидэж суусан байна. Энэ суулт бас буруу суулт байна. Тэгвэл 3 дахь хүүхэд буюу голын хүүхэд маань зөв суусан байна. Зөв суuna гэхээр яаж суухыг хэлдэг юм бол анхааралтай ажиглаад дэвтэртээ бичээрэй. Зөв суухад эхлээд толгой тэгш суухна. Дараа нь нуруу цэг суухна. Гуравдугаарт гутлын улаа шалан дээр бүтэн тавьж суухна. Тэгвэл зөв суух дарааллаар энэ хүүхэд зөв сууж чадсан байна уу? Харъя. Толгой, тэгш, нуруу, цэх, гутлын улаа шалан дээр бүтэн тавьсан байгаа нь зөв суусан байна гэж дүгнэж болохоор байгаамаа. Дэлгэц рүү анхаарлаа хандуулъя хүүхдүүдээ. Энэ дэлгэцэнд хүүхдүүд юу хийж байна вэ? Хүүхдүүд яаж суусан байна вэ? Дэлгэцэнд байгаа 2 хүүхэд хичээлээ хийж байна. Тэгвэл эдгээр хүүхдүүд аль нь зөв сууж, аль нь буруу суусан байна вэ? Бүгдээрээ зургийг ажиглаад зөв суусан эсхийг олъё. Тэгвэл улаанаар дүрслэгдсэн хүүхэд буруу сууж, ногооноор дүрслэгдсэн хүүхэд зөв суусан байна. Бүгдээрээ гэртээ хичээлээ давтахдаа мөн гэрийн ажил хийхдээ, хооллохдоо, найзуудтайгаа тоглохдоо, хичээлдээ суухдаа, ном уншихдаа эндгээр суултуудыг харж өөрийгөө зөв сууж байна уу, буруу сууж байна уу гэдгийг анхааралтай ажиглах ёстой юм байна. Тэгс сайхан нуруутай хүн бүгдээд суух нь зөв үү? Яагаад? Бүгдээрээ дэвтэртээ хариулж бичээ. Тэгш сайхан нуруутай хүн бүгдээд суух нь зөв үү? Яагаад? Та нарыг хариулсан гэж багш нь найдаж байна. Тэгвэл та нарын хариулт багшийнхын хариулттай таарч байна уу? Ээж ааваасаа тэгс сайхан нуруутай төрсөн ч буруу суугаад байвал бүхтэр нуруутай болно. Энэ хариулт та нарын хариулттай таарч байна уу? Дараагийн асуулт. Ямар хүн
бүгдийг суудаг вэ? Бүгдээрээ хариулж дэвтэртээ бичээ. Буруу сууснаас болоод нуруу морой болсон хүн бүгдийг суудаг. Энэ хариулт та нарын хариулттай таарч байна уу? Нуруу бөхтөр болвол бидний биед ямар өөрчлөлт гарах вэ? Энэ асуултанд хариулж бичээ. Нуруу бөхтөр болвол идэж буй хоолны шингэц болон ходоод гидсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Улмаар эрүүл мэндийг муутгадаг. Та нарын хариулттай таарч байна уу? Таарч байгаа бол дэвтэртээ тэмдэглээрэй. Мөн өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг муутгах нь зөв үү? Буруу сууж байгаа үйлдэл хэний үйлдэл вэ? Энэ үйлдэлийг хэн засч болох вэ? Тэгвэл өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг муутгах нь буруу гэж багш нь үзлээ. Энэ хариулт та нарынхтай таарч байна уу? Бүгдээрээ дараах бичлэгийг үздэцгээе. Бид зөв болон буруу суусан хүмүүсийн бичлэгийг үзлээ. Энэ бичлэгнээс бүгдээрээ юу ойлгож авсан бэ? Зөв суухан бидний биед ямар ач тустай вэ? Мөн компьютер болон дэлгэцний өмнө хэдэн минут суух ёстой вэ? Дараагийн асуулт: чи бөхтөр нуруутай болвол сайхан уу, муухай юу? Зургийг ажиглаж харъя. Эдгээр зургаас аль нь чамд муухай харагдаж байна вэ? Та нар яагаад зөв суух хэрэгтэй бэ? Энэ асуултанд бүгдээрээ хариулж бичээ. Та нарыг хариулсан байх гэж багш нь найдаж байна. Тэгвэл дараах хариулт та нарын хариулсан хариулттай таарч байна уу? Хичээлдээ анхаарч сайн сурна.
Мөн ард суугаа хүүхдэд саад болохгүй. Мөн нуруу цэх болно. Багшийнхан өгсөн 3 хариултнаас үргэлжлүүлээд өөрөөр хариулж бичиж болно. Тэгвэл зөв суухгүй бол яах вэ? Энэ асуултанд хариулж бичиж. Зөв суухгүй бол яах вэ? Багш нь та нарыг асуултанд хариулж бичсэн байх гэж бодож байна. Тэгвэл миний хариулт та нарыгтай таарч байна уу? Бүгдээрээ харьцуулж хараарай. Зөв суухгүй бол эрүүл мэнд муудна. Мөн өндөр болохгүй. Мөн нуруу мориу болно. Эдгээр хариултууд та нарыгтай таарч байна уу? Мэдээж зөв суухгүй бол нуруу мориуж бид бусдад муухай харагдана. Зөв суухгүй бол яах вэ гэсэн асуултанд багш нь дараах 4 хариултыг өглөө. Эдгээр хариултууд та нарыгтай таарч байна уу? Хэрв та нарын хариулснаас өөр хариулт байвал дэвтэртээ анхааралтай тэмдэглэж аваарай. Одоо сонирхолтой нэгэн зүйлийг хийцгээе. Бид хичээлтэй үедээ өдөрт 4-5 цаг хичээлдэг буюу хичээлийн цагаар бодвол бид өдөрт 175 минут суудаг. Ойролцоогоор 2 дугаар ангийн сурагчид бид өдөрт 175 минут суудаг. Тэгвэл 2 өдөрт хэдэн минут суух вэ? Ойролцоогоор. Бид өдөрт 175 минут сууж хичээл хийдэг юм бол сард ойролцоогоор 64 цаг хичээллэж суудаг. Тэгвэл бид сард 64 цаг суудаг юм бол улиралд хэдэн цаг суудаг вэ? Бид улиралд ойролцоогоор 192 цаг суудаг гэж багш нь тооцож гаргалаа. Тэгвэл бид бүтэн нэг хичээлийн жилийн турш хэдэн цаг сууж хичээл хийдэг юм бол? Бид ойролцоогоор хичээлийн жилийн турш 640 цаг сууж хичээлдэг. 2 дугаар ангийн сурагчид өдөр, сар, улирал, жил, минут, цаг гэсэн ойлголтуудтай байгаа. Тэгвэл эдгээр өдөрт, сард, улиралд, жилд сууж хичээллэж байгаа цаг нь зөвхөн сургуулийн орчинд буюу хичээлийн 35 минутаар үржиж гаргасан хариулт байгаа. Тэгэхээр эдгээр хариултуудыг бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэж бичиж авцгаая. За эдгээрийг бичиж авсан байх гэж багш нь бодож байна. Тэгвэл бүгдээрээ найзуудтай болон өөртөө зориулж дүрм зохиоцгоё. 1-р эрүүл тэгш нуруутай хүүхэд цэх суудаг. 2-р өөртөө хайртай хүүхэд зөв суудаг. 3-р бусдын үгийг сайн сонсдог хүүхэд зөв суудаг. 4-р ухаантай хүүхэд зөв суудаг гэж багш нь та нарт санаа өглөө.
Тэгвэл бүгдээрээ гэртээ найзуудтай болон өөртөө зориулж дүрмээ үргэлжлүүлэн зохиоцгоё. Мөн бид хичээлийнхээ хуваарийг ялгахгүй хүнд цөнхүүрэх юм бол бидний нуруу мориддаг гэж аав ээж маань болон багш нар маань биднэрт хэлдэг. Тэгвэл бүгдээрээ хичээлийн хуваараа ялгаж өөрийнхөө нуруунд ачаал өгөхгүйгээр цүнхээ үүрээрээ. Мөн эдгээр өдрүүдэд сууж хичээлэхдээ хооллохдоо, найзуудтайгаа тоглохдоо зөв суух хөвшлийг өөртөө дадал болгоорой гэж багш нь уриалж байна. Өнөөдрийн хичээл дууслаа. Анхааралтай сонссон хүүхдүүддээ баярлалаа.